Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг үргэлжлэхэд бэлэн боллоо. 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Лос Анжелесийн цагдаагийн газар орон нутгийн хүүхдийн эмнэлгээс яаралтай дуудлага хүлээж авсан байна. Эмнэлгийн ажлууд дөнгөж 2 сартай нэрээ хүүхэд хүчирхийлэл төрсөн байж магадгүй гэж сэжгэлжээ. Цагдаа нар эмнэлэг дээр очих үед Уолтер гэдэг нэртэй тэр бяцхан хүүхэд толгойдоо маш хүнд гэмтэл авч тархинд нь цус аргаж ухаан алдсан байдалтай байсан юм. Эмч нарын хэлснээр хүүхэд зөвхөн толгой ноцтой гэмтэл байгаа зогсохгүй бөөлжих, таталт өгөх, шинж тэмдэг илэрч байсан байна. Ийм төрлийн гэмтэл нь ихэвчлэн автосол эсвэл маш хүчтэй сэгсрэлтэй сүгэлтэй тархины гэмтэлтэй тохирч байлаа. Гэтэл хүүхдийн ээж зүгээр л орноос унсан гэж тайлбарсан бөгөөд ямар ч осол болоогүй гэж мэдүүлжээ. Эмч нар ээжийн хэлсэн зүйл бодит гэмтэлтэй огт тохирохгүй байна гэж үзээд шууд цагдаад мэдгдсэн байна. Удалгүй цагдаа нар хүүхдийн ээж болох 38 настай Шиля Жан гэх эмэгтэйтэй уулзсан. Тэр Америк нэгдсэн улсад амьдардаг хятад эмэгтэй бөгөөд жинхэнэ нэр нь Жан Шаша байв. Тэр бараг англи хэл мэддэггүй байсан. Цагдаа нар чи хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухад түүний царай будалсан, хариулт нь тодорхой биш байсан ч энэ нь харин цагдаа нарын сэжгийг улам нэмэгдүүлсэн юм. Олон удаагийн байцаалтын дараа Жан Шаша эцэст нь уцаа гаргаж Excel файл нээгээд жагсаалт харан хариулжээ. Тэр өөрийгөө 21 хүүхэдтэй гэж хэлсэн байна. Цагдаа нар үүнийг сонсоод үнэхээр цочирсан. 38 настай эмэгтэй 21 хүүхэдтэй байна гэдэг боломжтой зүйл үү? 17 наснаас эхлээд жил бүр хүүхэд төрүүлсэн болов. Гэмтсэн хүүхдийн гэмтлийн шалтгааныг илүү тодруулахын тулд цагдаа нар Жан Шашагийн гэрлөө явжээ. Тэр байшин Аркадий хотын Сикамор гудамжны 600 дотод байрлах ойролцоогоор 1000 м квадрат хэмжээтэй 4 сая долларын үнэтэй тансаг харш байсан юм. Цагдаа нар урт хаалгаар орж дотгож нэвзрэхэд ороход ердөө ганцхан төгөлдөр уур тавьсан энгийн үүдний хэсэг өгтжээ. Гэхдээ дотгож ормогц байдал огт өөр болсон. Тэнд зочид буудлын ресепшн шиг дугуй ширээтэй маш том танхим байлаа. Ер нь энэ байшин жиргэн айлын гэхээсээ илүү зочид буудал шиг харагдаж байсан. Нийт 9 өрөөтэй бүгд зочид буудлын люкс өрөө шиг тогтжуулсан байв. Нэгдүгээр давхрын гал тоогоо хид хідэн хөрөгч байсан бөгөөд хүүхдийн тэрэг машины суудал сүү живэх гээд нэрат хэрэгтэй бүх зүйл дүүрэн байжээ. Цагдаа нар дараа нь анги танхим шиг харагдах өрөөнд орсон байна. Тэнд хид хідэн дунд насны эмэгтэй үсээ усуулсан хүүхдүүдэд хичээл зааж байв. Хүүхдүүд ихэнхдээ бага насных 13 настай ганц охиноос бусд нь бараг бүгд нэраагаас 3 нас хүртэлх хүүхдүүд байсан. Нийт 15 хүүхэд байсан бөгөөд тэднийг 6 асрагч харж байсан. Хачиргалтай нэгдүгээр хүүхдүүд Аз төрхтэй харагдахгүй Жан Шашатай огт адилгүй байлаа. Жан Шаша цагдаа нарт эдгээр хүүхдүүд нь аль биесээр өөрийнх нь болон нөхөр Шунгуавжны хүүхдүүд боловч ихэнх нь тээгч ихээр төрсөн бөгөөд бүх үйл явц нь хууль ёсны байсан гэж тайлбарлсан. Америкийн нэгдсэн улсын хууль зөрчсөн зүйл байхгүй гэж тэр хэлжээ. Гэрт байсан 15 хүүхдээс гадна өөр 6 хүүхэд өөр байшинд амьдарч байсан байна. Цагдаа нар байшин баг зэрэг эмх замраагүй харагдаж байсан ч хүүхдүүдийн байдал ерөнхийдөө хэвийн гэж дүгнжээ. Лос Анжелесийн хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнууд хамт очсон бөгөөд тэд ч мөн онцгой асуудал илрээгүй гэж үзсэн байна. Тэдний тэмдэглэлд хүүхдүүд аз жаргалтай, сэргэлэн, бусдтайгаа сайн харилцдаг байсан гэж бичигдсэн байна. Тиймээс хүүхдүүдэд ноцтой асуудал байхгүй гэж тэр дүгнжээ. Гэвч гэрийг шалгах явцад цагдаа нар 32 ширхэг камер илрүүлсэн байна. Эдгээр камерууд байшингийн бүх өрөө, бүх буланд байрласан бараг бүх хөдөлгөөнийг хянаж байв. Бүх камерын бичлэгийг дээд давхрын офсоос шууд хянаж байсан байна. Ийм хэмжээнд хүртэл бүхнийг хянаж байсан нь маш сэжигтэй санагдав. 20 гаруй насанд хүрээгүй хүүхэд энэ хэрэгт холбогдож эхэлсэн тул цагдаа нарын сэжиг улам гүнзгийрч эхэлсэн. Тэд хэргийг холбооны мөрдөх товчонд мэдээлж байшингийн камерын бичлэгүүдийг шалгах зөвшөөрөл авсан байна. Цагдаа нар бичлэгүүдийг яаралтай шалгаж эхэлсэн юм. Тэд 2 сартаагаас 13 нас хүртэлх нийт 15 хүүхэд энэ байшинд амьдарч байсныг тогтоожээ. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь тээгч ихээр төрсөн бөгөөд байшинд амьдарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр тэдний хууль ёсны асран хамгаалагчид байсан байна. Гэвч бичлэгүүд дээр хүүхдүүдэд хил амаар болон бие махбодын маш ноцтой хүчирхийлэл үзүүлж байсныг илрүүлжээ. Цагдаа нар энэ гэрт хүүхдийн хүчирхийлэл тогтмол явагдаж байсан байх өндөр магадaltaй гэж үзсэн байна. Камерын бичлэгийг ашиглан тэд
Уайлдар хүүгийн гэмтлийн шалтгааныг ч хурдан тогтоосон. 5 дугаар сарын 4-ний өвдөөс хойш камерын бичлэгт Шүнгоу Жун, Жаншааша хоёр дэлгэц ширтэн сууж байсан нь харагджээ. Цагдаа нар хяналтын бичлэг шалгаж байхдаа нэг асрагч болох Ли Чүнмэ хүү Уайлдрыг орноос тэрч аваад камер байхгүй хэсэг рүү явж байгааг олж харжээ. Дүрс байхгүй байсан ч камер дээр Ли Чүнмэгийн дуу бичигдсэн байсан. Тэр хятадаар Уайлдрыг загинж эхэлсэн бөгөөд удалгүй хүүхэд уйлж эхэлжээ. Хэд хэдэн удаа хүнд зүйлээр цохих шиг дууга харсны дараа уйлах чимээ гинэт тасарсан байна. Асрагч Ли Чүнмэ дахин камерт орж ирэхэд Уайлдар ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй болсон бай. Камер харж байсан Жаншааша асрагчийг өөрийн офис руу дуудсан. Шүнгоу Жун асрагчаас яагаад хүүхдэд ингэж ширүүн хандсан талаар ууртайгаар байцаажээ. Эцэст нь асрагч Ли Чүнмэ Уайлдрыг 2 удаа зогсноо хүлээсэн байна. Гэвч Шүнгоу Жун энэ нь 4 удаагийн тохиолдол гэж хэлээд бичлэгийг дахин үзүүлжээ. Жаншааша асрагчид энэ бол гэмт хэрэг бөгөөд шоронд орж магадгүй гэж анхааруулсан. Гэхдээ энэ ярианы дараа болсон зүйл бүрч аимшигтай байв. Тэд Уайлдрыг яаралтай эмнэлэгт хүргэх эсвэл цагдаад мэдэгдэхийн оронд асрагч Ли Чүнмэд $600 өгөөд шууд явуулсан байна. Асрагч явсны дараа Жаншааша нөхөртөө удахгүй дахин хүүхэд төрөх гэж байгаа тул илүү олон асрагч авах хэрэгтэй гэж хэлжээ. Камерын бичлэгийг үндэслэн цагдаа нар Жаншааша, Шүнгоу Жун мөн асрагч Ли Чүнмэ 3-ыг Уайлдрын гэмтэл болон эмчилгээг нь хойшлуулсан хэрэгт гол буруутнууд гэж үзсэн. Мөн бусад хүүхдүүд ч хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэж таамагласан байна. Үүний дараа цагдаа нар Жаншааша болон Шүнгоу Жун нарыг албан ёсоор баривчилжээ. Асрагч Ли Чүнмэд баривчлах захирамж гарсан боловч тэр аль хэдийн зүгтсэн байсан бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байв. Шүнгоу Жун болон Жаншааша нарыг баривчилсны дараа холбооны мөрдөх товчоо тэдний талаар илүү гүнзгий шалгаж эхэлсэн. 21 хүүхэдтэй гэж хэлсэн 65 настай энэ эрэгтэй үнэндээ Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүн байсныг тогтоожээ. Шүнгоу Жун 1959 оны 10 дугаар сард Жижан мужийн Жүжи хотод төрсэн байна. Тэр Хятадын коммунист намын гишүүн бөгөөд төрийн албаагч байжээ. 18 наснда Жижанаас Шинжаоны Уремчи хот руу нүүсэн. 20-30 наснда тэр улсын өмчит компаниудад ажиллаж агуулгын нэгтлангаас эхлээд ерөнхий менежер, улмаар захирал хүртэл дэвшин ядуу залуугаас бизнес болон улс төрийн нөлөө бүхий хүн болж өссөн байна. 1977-оос 1979 онд Уремчигийн хүнсний ногооны компани агуулгад нэгтлэн хийж байсан бол 1979-оос 1982 онд Шинжааны Тарийн их сургуульд ангийн дарга байв. 1982-оос 83 онд компанид үйлдвэршний эвлэлийн болон хөдөлмөрийн харилцаа хариуцсан ажилтан, дараа нь Уремчигийн аж үйлдвэр бодлооны газрын техникийн хэлтэст албан тушаалах ажээ. 1983-аас 1986 онд Уремчигийн шинжлэх ухаан технологийн электроникийн компани захирал байсан бол 1986-аас 1996 онд хүнсний компани худалдааны төв бирж зэрэг газруудад ажилласан байна. Энэ хугацаанд тэр залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, ерөнхий захирал, дэд захирлаар ажиллаж байхдаа намын сургуульд бүтэн цагийн сургалтанд хамрагдаж мөн ангийн дарга хийж байжээ. 1996-аас 2000 онд Уремчигийн загас шувууны мах хөлдөх үйлдвэрийн захирал, намын нарийн бичгийн даргаар ажилласан байна. 1990 оноос эхлэн тэр олон шагналд хүртэж эхэлсэн бөгөөд 10 жил дараалан шилдэг намын гишүүн, шилдэг ажилтан болж байв. Мөн сайн суралцагч, хэмнэлт сайжруулалтын шилдэг ажилтан, шинэ урсгалын манлайлагч зэрэг олон цол хүртжээ. 1993-аас 1995 онд түүний удирдсан залуучуудын байгууллага улсын хэмжээнд шилдэг нэгжээр шалгарсан байна. Түүний хамгийн алдартай амжилт нь дампуурах гэж байсан хөлдөөсөн хүнсний үйлдвэрийг аварсан явдал байв. 1996 онд тэр өндөр цалинтай ажлаа орхиж, их хэмжээний өртөө бараг дампуурсан үйлдвэрийг удирдахаар очисон бөгөөд ердөө 1 жилийн дотор тухайн бүс нутгийн хамгийн том зах зээлүүдийг байгуулж үйлдвэрийг ашигтай болгож чадсан байна. 2000 оноос тэр Шинжааны чандаа үйлдвэрсэн хүнсний компанийг худалдан авч захирал, нарийн бичгийн дарга, ерөнхий менежерийн албыг давхар ашжээ. Мөн Уремчигийн ардын төлөөлөгчөөр сонгогдож санхүү, эдийн засгийн хорооны гишүүн, төрийн хяналтын албан тушаалтан,
бизнес эрхлэгчдийн холбооны дэд дарга зэрэг олон үүрэг гүйцэтгэсэн байна. Тэр төрийн албанаас бизнес рүү амжилттай шилжиж нэр хүнд хөрөнгө хоёрыг зэрэг олсон хүн байв. Түүний компани асар том хэмжээтэй болж өдөрт сая оны гүйлгээ хийдэг бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд алдартай компани болсон. 2008 онд тэр Шинжааны ардын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд 5 жилийн хугацаанд маргаантай санаачлаг гаргадгаараа асуудалтай төлөөлөгч гэх хоч хүртэж байв. 2012 онд тэр эмийн үнийн өсөлтийн шалтгааныг илчилж, эм үйлдвэрлэгч, эмнэлэг, борлуулагчдын олон шат дамжлах ашиг хувааж байгааг шүүмжилсэн байна. 2013 онд тэр албан тушаалаасаа буусан ч бизнесээ үргэлжлүүлж, үндэсний компаниас гадна үйл хөдлөх хөрөнгөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж олон компани байгуулжээ. Гэвч ийм амжилттай явж байсан тэр гэнэт оргил үедээ Америк нэгдсэн улс руу цагаажилсан байна. 2018 онд тэр Калифорнид хэд хэдэн компани бүртгүүлж Хятад дахь бизнесүүдэд зарж хааж эхэлжээ. Тэр Хятадд байсан бизнесүүдээ хүүдээ шилжүүлж их нэртэйгээ хамт Америкт нүжирсэн байна. Америкт ирсэн дараа Шингоужин их нэртэйгээ Лос Анжелесын Rowland Heights дүүрэгт 2 өрөө байр түрээслэн хэсэг хугацаанд тайван амьдарч эхэлжээ. Тэд цэцэрлэгээ арчилж нам гүм амьдрал эдэлж байсан бөгөөд энэ нь Аз гаралтай дундаж давхархын хүмүүс ихээр амьдардаг энгийн хороолол байв. Удалгүй Шингоужин хөрш хятадуудтайгаа тотон болж эхэлсэн. Гудамжны нөгөө талд IT зөвлөх өөр үе гэдэг хүн амьдардаг байсан бөгөөд Шингоужин түүнд өөрийн тарьсан дагаг өгч хаяа хоолнд урддаг байжээ. Англи хэл огт мэддэггүй байсан тул заримдаа уур угаас тусламж хүсэж хаа нэгтээ хүргүүлэх эсвэл жижиг зүйлсийг хийлэгдэг байсан байна. Уур үеийн сэтгүүлчдэд ярилцлага өгдөө. Шингоужин өнгөрсөн амьдралынхаа талаар бараг ярьдгүйч хаяа хөрөнгө оруулалтын тухай дурддаг байсан гэж хэлжээ. Нэг удаа тэр орон нутгийн хятад бизнесийн холбоонд хамдаа өгсөн тухайгаа ярьж уур үе дотроо энэ хүн үнэхээр баян юм байна гэж бодсон байна. Бас нэг удаа уур үе түүнийг уулзалтанд хүргэж өгөх замд Шингоужин их нэртэйгээ уцаар ярьж байжээ. Шинжааны бизнесийн талаар ярилцаж байх үед эхнэр нь төрийн албан тушаалтнуудад дахиж хахуул өгч болохгүй гэж хэлэхэд Шингоужин хахуул баг өгснөөс болсон илүү өгөх хэрэгтэй гэж хариулсан байна. Уур үеийн хэлснээр Шингоужин Америкт байсан ч эхнэр хүүгээ асаас удирдах Хятад дахь бизнес харилцаагаа бүрэн орхиогүй байжээ. Тэр өөрөө буцаж очиж ажиллахын оронд Америкт нуугдмал байдалтай байхыг илүүд үздэг байсан нь ямар нэг дарамтаас болж гадагш гарсан байж магадгүйг илтгэж байв. Зарим хүмүүс түүнийг тухайн үеийн авилгын эсрэг хөдөлгөөнөөс болж хөрөнгөө гадагш гаргаж Америк руу шилжүүлсэн гэж таамагладаг. Америкт ирсэн дараа тэр хэд хэдэн компани байгуулж ихэнх хөрөнгөө үйл хөдлөх хөрөнгөд оруулсан байна. Энэ бүх хөрөнгө оруулалтанд голлсон хүн нь Жаншаашаа байв. Жаншаашаа нь Шингоужинаас 28 насаар дүү Хятадын Гуандун мужийн хөдөө орон нутгаас гаралтай эмэгтэй байжээ. Ядуу гэр бүлээс гаралтай тул боловсрол нь өндөр биш байсан. 2011 онд 24 настайдаа анхны нөхрөөсөө нэг охинтой байсан бөгөөд 2 жил хагасны дараа бараг 70 хүрч байсан Танхун Чин гэдэг Америк иргэнтэй гэрэлсэн байна. Гэрэлсний дараа Жаншаашаа болон охин нь Америкт ирсэн боловч 2019 онд тэд гэнэт салжээ. Жаншаашаагийн хэлснээр Америк нөхөр нь түүнийг болон охиныг нь орхиж ямар цанхүүгийн дэмжлэггүй орхисон гэв. Харин Америк нөхөр нь эсэргээрээ Жаншаашаа өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар үлдэж хамтын өмчийг зарсан саллтын шалтгаан болсон гэж мэдүүлсэн байна. Үүнтэй ойролцоо Шингоужин ч мөн эхнэрээсээ салсан. Ингээд түүний болон Жаншаашаагийн харилцаа тодорхой бус болж эхэлжээ. Эхэндээ Жаншаашаа зүгээр л түүний туслах байсан ч дараа нь аль бие ёсоор эхнэр шиг харагдах болсон ч хууль ёсоор гэрлээгүй ажлын харилцаагаа хэвээр хадгалсан байна. 2019 оны хавар Жаншаашаа үйл хөдлөх хөрөнгийн 100 эрх авч Шингоужин болон түүний түншүүдийн хөрөнгийг шилжүүлэх ажилд оролцож эхэлжээ. 2025 он гэхэд англи хэл муутай Жаншаашаа Лос Анжелес орчимд нийт 1.2 тэрбум долларын үнэтэй 162 үйл хөдлөх хөрөнгө худалдаж зарсан байв. Эдгээр хэлцлүүдийн ихэнх нь ижил загвартай байсан бөгөөд худалдаа авсан дараа шууд Шингоужин нэр дээрх компаниудад бэлэн мөнгөөр шилжүүлэгддэг байжээ. Ингэснээр Шингоужин Хятадаас асар их хөрөнгийг Америк руу шилжүүлж
тэнд өөрийн бизнесийн эзэнт гүрнийг байгуулсан гэж хэлж болно. Ийм их хөрөнгөтэй болсон тэр одоо энэ бүхнийг хэн өвлүүлэх вэ гэдгээ бодож эхэлсэн. Хятадд нэг хүү байсан ч Америк дахь хөрөнгийг өвлөх хүн байгаагүй. Тиймээс тэр Америкт ирсэн цагаасаа эхлэн тээгч ихээр дамжуулан олон хүүхэдтэй болох төлөвлөгөө боловсруулжээ. Шингоо өвчний доор ажиллаж байсан нэг ажилтан түүний амьдралын хамгийн том хүсэл нь олон хүүхэдтэй болох байсан гэж ярьсан байдаг. Гэвч тээгчих ашиглаж эхлэмэгц тэр бараг донтох шиг болж галзуу мэт жирэмслэлтүүдийг зэрэг зохион байгуулж эхэлжээ. Зөвхөн 3-4 жилийн дотор тэр олон тээгчхээр дамжуулан 20 гаруй хүүхэдтэй болсон байна. Америкт ирсэн эхний жилдээ тээгчих зууршлагч компанитай гэрээ байгуулсан бөгөөд энэ компани голчлон хятадуудад үйлчлдэг байжээ. Тухайн үе Шингоо өвчн хуучин их нэртэйгээ байсан бөгөөд тэдний бичиг баримттай 30 гаруй жил хамт амьдарсан ч хүүхдгүй эхнэр нь нас агсан тул тээгч ихээр хүүхдтэй болохыг хүсэж байна гэж бичигдсэн байв. Зууршлагч компани маш хурдан тэдэнд тохирох тээгч их олж өгсөн байна. Лос Анжелесны ойролцоо амьдардаг цөвлөгч Амбер гэдэг эмэгтэй тэдэнтэй холбогдсон. Өмнө нь тээгч их болж байсан туршлагатай тэр энэ үйл явцыг сайн мэддэг байв. Гэхдээ Шингоо өвчн болон түүний их нэртэй 2 удаа видео дуудлага хийх бүртээ Амберт нэг л тавгүй мэдрэмж төрж байжээ. Эцэст нь зууршлагч талуудыг биечлэн уулзуулсан бөгөөд энэ удаа Шингоо өвчн эхнэрийн оронд өөрийн эмэгтэй туслах Жаншаашааг дагуулan ирсэн байна. 2019 оны зун Амбер Шингоо өвчний хүүхэд Жефферсоныг төрүүлжээ. Хүүхэд төрмөх шууд Жаншаашаад шилжүүлэгдсэн бөгөөд Амбер дахин бараг уулзаагүй зөвхөн хөхөөлөх үед л Жаншаашаатай уулзсан байна. Хүүхэд төрсний дараахан ковидын цар тахал эхэлж Шингоо өвчн хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө төр зогсоохоос өөр аргагүй болсон. Харин 2021 он тэр дахин тээгчхийн хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд энэ удаа Жаншаашаа өөрөө түүний 2 дахь тээгч их болсон байна. 2021 оны хаваа Шингоо өвчн өөрийн үрийн шингэнийг нэр нь үл мэдэгдэх донороос авсан өндгөө эстэй нийлүүлж өөр тогтоолт хийлгэжээ. Ингэж Жаншаашаа хүү төрүүлсэн. Шингоо өвчний хүүхдүүд Жаншаашаатай биологийн ямар ч холбоогүй байсан нь тэр илүү залуу Аз биш боловсралтай эмэгтэйчүүдийг сонгодог байсантай холбоотой. Жаншаашаа төрхөөс 3-7 хоногийн өмнө Шингоо өвчн Аркадад байрлах тансаг харшийг худалдан авч Жаншаашаа түүний охин болон тээгч ихээр төрсөн 2 хүүхдийн хамт тийш нүүсэн байна. 2022 онд Жаншаашаа тэр байшинч Шингоо өвчний ажилуулдаг 2 компани тусалж эхэлжээ. Нэг нь залуу эмэгтэйчүүдийг тээгч ихээр бүртгэх зорилготой компани, нөгөө нь Шингоо өвчний гол үйл хөдлөх хөрөнгийн компани байв. Эдгээр компаниуд Хятад болон Америк ажилтнуудтай байсан бөгөөд бүгд тэр харш дотор ажилладаг байжээ. Ажилтнууд бүгд Шингоо өвчнийг багш гэж дууддаг байсан. Шингоо өвчн ажилтнуудаа маш хатуу ханддаг, дотоод сахилгын системтэй байсан. Жижиг зүйл дээр торгуул ногдуулдаг байсан бөгөөд жишээ нь хогийн самны өмнө машина буруу байрлуулах, эсвэл гэрлээ унтраахаа мартвал $10 торгуул авдаг байжээ. Байшин бүхэлдээ маш нарийн зохион байгуулалттай бүх өрөөнд камер байрлуулсан тул 24 цагийн турш хүн бүрийг хянаж байсан. Нэг удаа Америк ажилтан онлайн дэлгүүрийн зар дээр зар тавьсны дараахан Шингоо өвчн доош бууж ирээд түүний компьютерийг шалгасан тохиолдолч байсан. Ажилтнууд Шингоо өвчн болон Жаншаашаа хоёр байнга маргалтгийг сонсдог байсан бөгөөд хаалга савж юм шидэлцэх чимээ, Жаншаашаагийн орилох чимээ байнга гардаг байжээ. Тэд хоёулаа огцом хааштай тул заримдаа ажилтнуудын өмнө огтхон ч санаа зовхгүй хэрэлддэг. Шингоо өвчн Мавотой архинд дуртай, бараг өдөр шөнөгүй архины үнэр үнэртдэг байсан гэж ажилтнууд ярьжээ. 2022 онд тэр өөрийн хайртай Мавотой архи 40 хайрцаг буюу ойролцоогоор $400,000 үнэтэй архи алга болсон гэж цагдаад мэдүүлсэн ч нотлох баримт байхгүй тул хэрэг шийдэгдээгүй. 2025 оны ихээр түүний нэг ажилтан болох Алехандро түүнийг шүүхүүд өгсөн байна. Тэр Шингоо өвчн түрээсэгчд хүч хэрглэж байсныг харсан бөгөөд түрээс авахдаа хаалгыг хөшөглөж онгойлгон хүмүүсийг айлган сүрдүүлж бүр нохоод нь цахилгаан бороохоо хэрглэж байжээ. Алехандро үүнийг эсэргүүцэхэд Шингоо өвчн түүнийг цохиж чулуу шийдэн дараа нь машины твшнээс буу гаргаж сүрдүүлсэн байна. Үүний дараа Алехандро ажлаасаа халагдсан ч шүүхэд гомдол гаргасан бөгөөд эцэст нь талуу тохиролцсон.
Эдгээр үйлдэлээс харахад Шингоу Жун маш дээрэнгүү, дарангуй, аюултай зан ааштай хүн байжээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаалтаар тэр зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэггүй, харин гэмт хэрэгт холбогдож байсан Ма Хаожин гэдэг хүнтэй холбоотой байсныг илрүүлсэн. Энэ хүн өмнө нь хууль бусаар бараа наймаалсан хэрэгээр 2 удаа баригдаж байсан бөгөөд 2025 оны 9-р сард Элмонто хотын цагдаа нар түүнийг удирддаг офисын байрлагад хууль бус казино болон мансууруулах бодисын өгүүлбэр илрүүлжээ. Тэр барилгын үл хөдлөх өрөнгө нь Шингоу Жуны эзэмшилд байсан байна. Тухайн үед тэр шин төрсэн хүүхдүүдэд байрлуулахын тулд өмнөх харшаас ажилчдаа энэ барилга руу нүүлгсэн байжээ. Шүүхийн баримтад Шингоу Жун энэ нэрэгт хамсаатан гэж дурдгдсан байна. Түүний доор ажиллах нь асар их дарамттай, аюултай байсан бөгөөд зөвхөн ааш аягийг нь төвчгээс гадна хууль бус хэрэгт холбогдох эрсдэлтэй байжээ. Ийм орчинд байсан Жаншаша 2 дахь хүүхэд Бенжаминыг төрүүлсэн. Тэр хүүхэд дутуу төрж эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд жирэмсний үед Жаншашагийн амлсан их дарамттай холбоотой байж магадгүй гэж үздэг. 2 дахь хүүхдээ төрүүлсний дараа Жаншаша дахин тээгчих болохоо болж оронд нь агентлагаараа дамжуулан залуу эмэгтэйчүүдийг онлайноор олж Шингоу Жуны хүүхдүүдийг төрүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Тээгчхийн агентлаг нь үнэндээ Шингоу Жуны хэрэгцээнд зориулж бүтээгдсэнтэй адил байлаа. Тээгчих болох эмэгтэйчүүд нууцлалын гэрээнд гарын үсэг зурж ажил олгогчийн мэдээллийг задруулах хэрэггүй болдог байсан. Тиймээс тэд өөрсдийн тээж бүх хүүхдүүд бүгд нэг эцэгтэй гэдгийг огт мэддэггүй байжээ. Эдгээр эмэгтэйчүүд Америкийн өнцөг булан бүрээс ирсэн бөгөөд цагаан арьстан, Испани, хар арьстан, Аз гээд янз бүрийн гаралтай хүмүүс. Ердөө 4 жилийн дотор энэ агентлаг Шингоу Жунд 20 гаруй хүүхэд төрүүлж өгсөн байна. Зарим хүмүүс түүнийг олон хүүхэдтэй болохыг хүссэн шалтгаан нь ирээдүйд өөрийн хүүхдүүдийнхээ нэгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болгох магадлалыг нэмэгдүүлэх гэсэн гаж бодолтой холбоотой гэж ярьдаг. Тэр бүр хүүхдүүддээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон бусад улсын удирдагчдын нэрсийг өгч байсан. Мөн өөрийгөө Трампийн засаг захиргааны зөвлөх кабинетийн гишүүн, тусгай албан тушаалтан гэх мэт хуурамч албан тушаалтай гэж бичсэн нэрийн хуудас хүртэл авч явдаг байжээ. Гэвч цагаан орны зүгээс түүний нэр ямар ч албан тушаалд бүртгэлгүй болохыг мэдэгдсэн. Нэг ажилт нь хэрвээ тэр Америк төрсэн байсан бол магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байсан байх гэж хэлж байжээ. Эцэст нь хэлэхэд Шингоу Жун болон Жаншаша нар аль болох хурдан, аль болох олон хүүхэдтэй болохын тулд бүх боломжит аргыг ашиглан тээгччүүдийг хайж эхэлсэн. Кейла гэдэг нэг эмэгтэй энэ агентлагт хуурдагдсан туршлагаа ярилцлагатаа дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэр Техасын өмнөд хэсэгт амьдардаг байсан бөгөөд холбоо барьсан агентлаг нь Калифорний өмнөд хэсэгт байрладаг байжээ. Анх холбогдоход агентлаг нэг хятад гэр бүл тээгч хайж байна. Ийм эмэгтэй хэрэгтэй байна гэж шууд санал тавьсан. Тэд ер нь олон гэр бүл тээгч хайж байна гэж ерөнхий зар тавьдаггүй. Харин шууд энэ гэр бүлийн хүүхдийг төрүүлж өгөх үү гэж асуудаг байжээ. Тэр үед Кейла туршлага багтай байсан тул энэ нь буруу гэдгийг ойлгоогүй. Ер нь бол тээгчих өөрөө гэр бүлээ сонгож нэгтэлж шийдэх ёстой байдаг. Агентлагийн үүрэг нь зөвхөн зуучлах байдаг. Гэтэл энэ агентлаг шууд өөрт нь гэр бүл оноож өгсөн нь буруу байсан. Удалгүйтэд уулзахаар тохирсон бөгөөд Кейла очиход агентлаг эхнэр нь өвчтөй тул халдвар тараахгүй тулд ирээгүй гэж тайлбарлажээ. Тухайн үед энэ нь боломжийн тайлбар мэт санагдсан ч дараа нь олон тээгчигчүүд яг ижил шалтгаан сонсож байсныг ойлгосон. Энэ бол худлаа байжээ. Хачирхалтай зүйлс жидэмсний 17 дахь хоногоос эхэлсэн. Кейла Facebook дээр тээгчхийн группүүдийг үзэж байхдаа өөртөө найдал агентлагийн талаар асуусан пост олжээ. Сэтгэлдлүүдийг уншихад бүгд сөрөг байсан бөгөөд анхааруулгууд дүүрэн байв. Зарим нь бүр аимшигтай зүйл тохиолдсон гэж бичжээ. Google дээрч тухайн агентлагийн үнэлгээ муу бүр зарим шалтгаанаар хайлтаар хасагдсан байсан. Тэгтэл нэг эмэгтэй бүх тээгчгчүүдийг нэг л гэр бүлд хуваарилдаг гэж бичсэн байв. Кейла энэ талаар лавлахаар хэд хэдэн эмэгтэйтэй холбогдоход үнэхээр өөртөө найдал тэр гэр бүлийн хүүхдийг тээж байсан эмэгтэйчүүд байсан байна. Нэг нь Кейлагаас 1 сар орчим хожуу жирэмсэн, нөгөө нь бүр хэдэн сараар өмнө жирэмсэн байжээ. Энэ нь Кейлаг бүр их гайхшруулсан.
2025 оны 3 дугаар сарын 13-ны орой 7 цаг 48 минутад Кейла эрүүл охин төрүүлсэн. Жаншааша ганцаараа эмнэлэг дээр ирж хүүхдүүдийг нь авч явсан. Дараа нь Кейла дахин өөр хүүхэд төрүүлэх санал тавьсан байна. Гэвч Кейла интернетээс өөр олон эмэгтэйчүүд мөн адил энэ хүний хүүхэд төрүүлсэн. Бүр хүүхдүүдийг зарж магадгүй гэсэн цуу яриа хүртэл байгааг олж мэджээ. Нэг өдөр фэйсбүүкээр танихгүй эмэгтэй түүнд "Бидний групп чатанд орж ирэх үү? Бид бүгд энэ хүний хүүхдийг төрүүлсэн хүмүүс" гэж бичсэн байна. Кейла зөвшөөрж орсон бөгөөд тэнд 5 орчим эмэгтэй байсан. Тэд бүгд өөр өөр цагт, зарим нь хэдхэн 7 хоногийн зайтайгаар хүүхэд төрүүлсэн байжээ. Зарим нь бүр одоо хүртэл жирэмсэн байсан. Тэд нотлох баримт зураг, скриншотууд хуваалцаж бүгд нэг л хүний хүүхдийг төрүүлснээ баталсан байна. Сүүлийн 12 сарын дотор 5, 6, 7 бүр 10 гаруй эмэгтэй нэг хүний хүүхдийг төрүүлсэн тодорхой болсон. Тэд агентлаг руу хамтдаа мессеж бичиж бүх зүйлийг мэдэж байгаагаа хэлэхэд агентлаг "Ийм зүйлд оролцох хэрэггүй. Нууц задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж сүрдүүлсэн байна. Гэвч тэдэнд илүү чухал байсан зүйл нь хүүхдүүд хаана байна гэдэг асуулт байв. Тэд хүүхдүүдийг үнэхээр зарж байгаа хэсгэд санаа зовж байсан. Удалгүй Жаншааша өөрөө Кейла руу залгаж уйлсан байна. Тэр үед аль хэдийн цагдаа нар тэднийг баривчилсан байсан. Хэд хоногийн дараа Жаншааша болон Шингоужн батлан далтаар суллагдсан бөгөөд Жаншааша Кейла руу дахин залгаж хүүхдүүдийг зарахгүй зөвхөн өршлүүлэх гэр бүл олоход их мөнгө зарцуулсан гэж тайлбарлсан. Кейла итгэх хэсгээ мэдэхгүй уцаа тасалжээ. Дараа нь тэр өөрийн түүхийг богино бичлэг болгон олон нийтийн сүлжээнд байршуулсан. Маш хурдан дарахж олон хүний анхаарлыг татсан. Хүмүүс эдгээр хүүхдүүдийн хувь заяа юу болох бол үнэхээр зарагдах уу гэж асууж эхэлсэн байна. Харин агентлагийн төлөөлөгч "Хэрвээ хүний наймаа байсан бол хүүхдүүд яагаад одоо хүртэл гэртээ байгаа юм бэ" гэж хариулсан. Мөн тээгчхийн зардал нэг хүүхэд тутамд дунджаар $150,000 байдаг тул хэн нэгэн ийм их мөнгө төлж хүүхэд авах нь удахгүй гэж тайлбарласан байдаг. Харин хэн нэгэн хүүхэд өрчилж авахыг хүсвэл илүү их юмд боломжууд байдаг гэж хэлжээ. Дараа нь Шингоужн хятад сонинд нийтлэл бичиж бүх хүүхдүүд өөрийнх нь төрсөн хүүхдүүд хизээч зарахгүй гэж мэдгдсэн. Тэр олон хүүхэдтэй болохыг үргэлж хүсдэг байсан ч хятадын нэг хүүхдийн бодлогоос болж боломжгүй байсан. Одоо харин өндөр насндаа олон хүүхдээр хүрээлүүлэн амьдрахыг хүсэж байна гэжээ. Мөн бүх хүүхдүүдээсээ өөрөөсөө илүү амжилттай болохыг зорддог гэж хэлсэн байна. Шингоужн барьжсны дараа бүх хүүхдүүдийг төрийн байгууллага авч тус тусын асрамжийн гэр бүлд хуваарлсан. Цагдаа нар зөвхөн 21 хүүхэд биш, өөр олон тээгчих жирэмсэн байсныг тогтоов. 2025 оны 8 дугаар сард нэг эмэгтэй түүний 23 дахь хүүхдийг төрүүлсэн бол 10 дугаар сард 24, 25 дахь хүүхдүүд нь төрсөн байна. Жаншаашагийн төрсөн охиноос бусад бүх хүүхдүүд асрамжийн газар шилжсэн. Зарим нь Пенсильвани, зарим нь Виржиниа, харин ихэнх нь Лос Анжелес руу явжээ. Хүүхдийн асран хамгаалах эрх одоогоор шийдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гартал Шингоужн болон Жаншааша зөвхөн уулзах хэрэгтэй байсан. Нийгмийн ажилтнуудын хэлснээр хүүхдүүд ихэндээ байнга өлссөн мэт ашиглаж гэдэс дүүрсэн ч эзээр байсан. Зарим нь хоол нууш хадгалдаг байсан. Мөн олон хүүхэд өвчин хөгжлийн гоцрогдолтой. Харин асрамжийн газар очсноос хойш аажмаар сайжирч эхэлсэн. Эхэндээ тэрвүүлэхээс айдаг байсан хүүхдүүд хэсэг хугацааны дараа өөрсдөө тэрвүүлэхийг хүсдэг болжээ. Харин эцэг эхтэйгээ уулзаад буцаж ирэх үедээ айцтай, түгшүүртэй болдог байсан. Уулзалтын үеэр Шингоужн болон Жаншааша хүүхдүүдийн нэрийг сайн мэдэхгүй, хангалттай анхаарал халамж үзүүлдэггүй байжээ. Үүнээс болж нийгмийн ажилтнууд уулзалтын давтамжийг багасгах хүсэлт гаргасан. Цаг хугацаа өнгөрөхөд тэд өөрсдөө уулзалтыг цуцалж хойшлуулах хэсжээ. Гэвч энэ нь хүүхдүүдээс татгалзсан гэсэн үг биш бай. 2025 оны 10 дугаар сард Шингоужн болон Жаншааша Виржиниад тэдний 24, 25 дахь хүүхдийг төрүүлсэн тээгччүүдийг шүүхэд өгч гэрээр зөрчсөн хэмээн $1 сая нөхөн төлбөр нэхэмжилсэн. 2026 оны 1 сарын сүүлээр хүүхдийн асран хамгааллын шүүх хурал болжээ. Засгийн газар камерын бичлэг дээр үндэслэн тэд хүүхдүүдийг хамгаалж чадаагүй эмчилгээ хойшлуулсан гэж дүгнэж дахин хүүхдүүдтэй уулзуулахгүй байх санал гаргасан. 2 сарын 2-нд шүүх энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрвээ тэд эцэст нь буруутай тогтоогдвол
хүүхдүүдээ бүр мөсөн алдах магадaltaй болсон байна. Энэ нэрийг Америк нэгдсэн улс төртөл улс төрийн асуудал болж сенатор Рик Скотт гадаадын ялангуяа Хятадтай холбоотой хүмүүс тээгчийг ашиглахыг хориглох хууль санаачилсан. Хэрвээ энэ хууль батлагдвал Шингоужн ганцаараа Америкийн хуульд өөрчлөлт оруулсан анхны Хятадын төлөөлөгч болох юм. За ингээ өнөөдрийн хэрэг энэ өрөө дуусаж байна. Та бүхэн дараагийнхаа бичлэгийг үзэх хүсвэл лайк, сабаа заавал дараад өгөөрэй.